За хамтдаа давхих хаад нэг найз маань ирж байна. Эй. Санаа. За одоо хөдлөгч байна. За аймагаар нэг бяцхан одоо тойрон аялал хийнэ. За мэргэжлийн камер, мэргэжлийн микрофон байхгүй учраас бас салхины шуум орж ирээд идэм байна. За тиймээс би одоо бичлэгэндээ бол хоолоо уншуулах буюу voice over хийхээс зур аргагүй боллоо. За тэгээ бичлэгнийхээ дундуур би өөрөө одоо voice over хийгээд яриад явах болно. За та бүхэн миний бичлэг бол таалагдана гэдэгт найдаж байна. За энэ бидний баруун талд харагдаж байгаа барилга бол одоо музей байгаа юм. За өмнө аймагт бол орчин үеийн шаардлага хангасан маш гоё музей одоо ингэ баригдаж байгаа. За тэгээд музей одоо баригдаад нээлттэй гингүүт нь тухайн үед нь бас орж удаа бичлэг хийж бас үзүүлнэ. За энд бол одоо барилгачлалтын ажил маш эрчимтэй бол явж байгаа. За энэ надаа зүүн талд харагдаж байгаа болохоор 12 жилийн 5 дугаар сургууль харагдаж байна. Өнгөрч байна. Моцигл унаа явж байхад бол тухайн унж байгаа хүнд бол одоо салхины чимээ, моциглын өөрхөн чимээ бол маш их сонсогддог. Тэгээд хүмүүс асуудаг л да моцигл оноо явж байхад юу н гоё юм бэ? Энд чинь эрсдэлтэй аюултай юм биш үү гэж одоо асуудаг. Тэгээд эрсдэлтэй байдал нь бол одоо хамгийн их таалагддаг гэсэн үг л дээ. Нэгсэндээ моцигл унж байгаа байк рууд моциглчдын хувьд болохоор адреналин бол тусанд маш их ялгардаг. Тэр нь одоо тэр хүмүүсийг улам их татдаг гэж би бол хувьдаа боддгоо. За энэ зүүн талд харагдаж байгаа барилга бол 1000 хүний суудалтай театр байгаа юм. За Монголд бол хамгийн олон одоо хүний багтаамжтай тийм театр бол Өмнө Говь аймгийн 70 задаас өмнө бол баригдаж байгаа байдал нь харагдаж байна. За нэлээд хэдэн бичлэгийн өмнө нэг бичлэгэндээ харуулж ирсэн цогц хавлан гээд супермаркет бол харагдаж байна. Моцигл унж байгаа хүн бол одоо маш болгоомжтой, маш анхааралтай байх шаардлагатай байдаг. За машинд бол одоо багахан шүргүүлэхдээ бол хүний амь насны асуудал бол яригдана гэсэн үг шүү дээ, тэ. Тиймээс маш анхааралтай болгоомжтой эргэн тойрноос ажиглаж явах хэрэгтэй байдаг. За уулзуур дээр бол одоо эсрэг урсгалаа бол заавал харна. Эсрэг урсгалаас ч өөдөөс ч машин ирж гэнэ үгүй харна. За тэгээд яг одоо эргэлт гүйцэтгэж явах явцдаа эргэлт хийж байгаа тэр одоо чиглэл рүүгээ заавал харах хэрэгтэй байгаа. Толгоогоо эргүүлж яг тэр зүг рүүгээ харж иж одоо моциклтэй эргэлт гүйцэтгэнэ гэсэн үг шүү. Энийг бас манай одоо шинэ одоо моцикл унж байгаа залуучууд маань маш сайн анхаарч байгаарэ. Is the same. The colors always change, but the song is the same now. In June, lifting us higher, we can see so clear. We can see so clear.
Зүгээр болж байна. Яг болж байна. За моцол унжуун бол одоо хашаа хашгил одоо ийм иж бүрэн хууц хэрэгэлтэй бол байх хэрэгтэй. Тэгжиж одоо та өөрийнхөө амьдсыг хамгаалнаа гэсэн үг шүү дээ. Ядаж танд бол одоо хамгаалтын каск, бэли хэрэгтэй гэсэн хамгийн наазахын шаардлага. За тэгээд цаашдаа бол бүр нэмэлтээр нурууны хүзүүний хамгаалтын гутал гээд олон зүйлийг бол одоо тухайн хүмүүс хэрэглэснээрээ илүү аюулгүй жолоодох болцоотой болдсон шүү манайхаа. Сая юу болсон бэ гэхээр өнгөрсөн жил наадмын нээлтэнд цуг орсон мотоциклчин залуутай бас хальт уулзчаад за одоо ингээд буцаа явж байна. За энэ дээр та бүхэн харж байгаа бах. За мотокросс бол богино зайд ямар хурдан одоо хурд авдгийг бол харж байгаа хаа. Ойрд мөзөглөөр яваагүй бас их сайхан байна шүү. За тэг өнөөдрийн хувьд л жоохон тийм салхитай өдөр байлаа. Салхи бол одоо мотоциклчдын хувьд бол нэг том аюул байдаг. Би бас маш хурдтай нэг удаа явж байгаад хажуу талаас маш хүчтэй салхи орж ирээд яг одоо ойчих шахсан. Тэгэхээр ерөн салхитай үед бол энэ хурдаа жоохон тааруулж явах шаардлагатай байдаг. За тэгээд анх удаа бас одоо бичлэг хийж байгаа учраас бас мэдгүй чадахгүй зүйл олон байна. Гэтэ цаашдаа бол улам сайжирнаа гэж бодож байна. Хавар боллоо дагаад хайр ирлээ гэж нэг дуу байдаг те. Тэг хаврыг одоо хайрын үлрэлгээд идэв. Тэгээд миний бодлоор бол хавар ингээ Монголд бол шороо тавиад юун хайрд орлоо те. Энэ хавар бол хайр бий одоо байдаггүй л гэж одоо боддог. За наригсан. За найзуудаа энэ талбай болохоор Өмнөгов аймгийн Төв талбай, Ажина талбай гэж байгаа. Улаанбаатараар бол Сүхбаатарын талбай л гэсэн үг. За тэгээ бичлэг маань бол одоо энд хүрээд бол дуусч байна. Тэгээ энэ хүртэл одоо маш анхааралтай үзсэн та бүхэндээ бол маш их баярлалаа. Дараагийн удаад бол бичлэгээ улам сайжруулж хийх болно гэдэг та бүхэндээ амлаж байна. За.